Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр ороо манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын ерөнхий сайд Батболд оролцож байна. Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Сүхбаатарын Батболд 1963 онд Улаанбаатар хотод төрсөн эхнэр 3 хүү 2 охинтой. 1980 онд Улаанбаатар хотын 14-р дунд сургуулийг 1986 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1991 онд Лондонгийн бизнесийн их сургуульд мастраар төгссөн. Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй, Орос, Англи, Франц хэлтэй. 2002 онд Москвагийн дипломатын академид эдийн засгийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. 1986-аас 1988 онд эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамд мэргэжилтэн. 1988-аас 1992 онд гадаад худалдааны Монгол эмхс нэгдэлд экспорт фирмийн дарга. 1992-оос 2000 онд Алтай трейдинг хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал. 2000-аас 2004 онд гадаад хэргийн дэд сайд. 2004-өөс 2006 онд үйлдвэр худалдааны сайд. 2004 оноос улсын хурлын гишүүн. 2008-аас 2009 оны 10 дугаар сарын 29 хүртэл улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд. 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын хурлын нэгдсэн чуулганы уралдаанаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон ажиллаж байна. 2010 оны 4 дугаар сараас Монгол Ардын намын даргаар ажиллаж байна. Сайн байна уу та? Сайн байна. Их баярлалаа ирсэн яг. За урьж оролцуулж байгаа их баярлалаа нэвтрүүлэгтээ. Та баярлалаа. Та дөнгөж сая хавтар ингээд Японоос ирлээ. Япон Монголын харилцаанд зарчмын хувьд байж болох хамгийн том түвшинд гарлаа гэж ярьж байна. Та өөрөө энэ гадаад харилцааны сайд байсан. Энийг нэг хүмүүс тайлбарлаад өгөөч. Ямар түвшингээс ямар түвшинд гарч чад үнэхээр би тэгж бодож байгаа юм бэ? Яагаад юм бэ? Тий. Ер нь энэ хоёр улсын харилцааны хувьд чухал он жил болж байгаа гэж хэлж болно. Яг л Япон улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил болж байгаа. Бол түүхэн жил. Хоёрдугаарх нь Япон улс бол Монгол улстай харилцаа хамтын ажиллагаагаа өнөөдөр стратегийн түншлэлийн түвшинд хүргэж байна гэж ингэж бид одоо зарласан байна. Тэгээ энэ 40 жилийн арга хэмжээ за стратегийн түншлэл гэдэг маань ямар агуулгаар одоо илэрхийлэгдэж байх ёстой юм бэ гэдгийг бодтойгоор одоо ажил хэрэг болгох ийм айлчил болсон гэж хэлж байна. Улс орнуудын хоорондох харилцааг янз бүрийн нэрээр нэрлэдэг ч гэсэн хамгийн дээд түвшин бол ер нь байж болох тийм харилцааны хамгийн дээд түвшин стратегийн түвш гэсэн үг үү? Улс орнуудын харилцааны хамгийн өндөр итгэлцсэн бүх талын хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засаг, улс төр, за хүмүүнлэг, батлан хамгаалах, соёл, шинжлэх ухаан бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг хамгийн дээд түвшинд одоо хөгжүүлж байгаа харилцааны хэлбэрүүдийн нэг нь үндсэндээ одоо стратегийн түншлэлийн хоёр талаараа хийж байгаа харилцаа хамтын ажиллагаа. Олон талт харилцаа хамтын ажиллагаа бол байна. Одоо холбоо байна тийм ээ. Энэ эвслүүд байна. Энэ бас хоёр талын түншлийн хүрээнд стратегийн түншлэл бол харилцааны дээд түвшинд хөгжүүлж байна гэсэн үг. Япон улс бол манай улсын зах зээлийн шийдвэрлэлтийн хэцүү үеэс ахуулаад өнөөдрийн хүртэл жил болгон тодорхой хэмжээний хамгийн том хандив үүргийг тусалж байсан. Жил болгон нэг жил өнжөөд хандивлагчдын хурлыг зохион байгуулж исэн. Тэгээ энэ төвшнээс яваад өнөөдөр бид одоо харилцсан бие биендээ хөрөнгө оруулалтын хамтран ажиллана гэсэн яриа болж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол хоёр ард түмэн харилцаа хамтын ажиллагаа стратегийн түншилд ирнэ гэдэг бол хоёр ард түмний харилцаа хамгийн одоо харилцааны үндэслэл болсон ард түмнүүдийн харилцаа их ойрхон болж байна гэсэн үг. Тэрэн дээр үндэслэн бусад харилцаа хамтын ажиллагаа бүх салбарын өргөжих ёстой. Тэгэхээр хоёр ард түмний харилцаа их ойрхон болж байгаагийн одоо зүгээр нь бол монголчууд бид ярьдаг зовх цагт нөхрийн чанар танигдана гэж. Монгол улсын арчлал зах зээлийн шилжилтийн хамгийн бэрхшээлтэй одоо эхний 10 тэгээд одоо хоёр дахь 10 буюу эхний 20 жил бүхэлдээ Японы ард түмэн хамгийн том хандивлагч, хамгийн том дэмжигч орн байж ирсэн учраас үүнд бол Монголын ард түмэн, Монголын төр засаг талархалтай байдаг. Нэг. Нөгөө талаас энэ талархал зүгээр нэг энгийн одоо талархал юм уу улс төрийн дипломат сайхан үгүй юм уу гэж ингэж үзэхээр энэ бол биш юм байна гэдгийг бол бас өнгөрсөн хугацааны үйл явдлууд харуулсан.
тухайлбал олон удаа хүнд одоо байдал аль талд гарч яхад монголчууд өөрсдийнхээ хэр хэмжээгээр тусалж ирсэн түүх тухайлбал өмнө Японд газар хөдлөлт 90-ад онуудад болж исэн монголчууд очиж тусалж исэн. Сая өнгөрсөн жил болсон цунами том газар хөдлөлтөнд бол Монголын ард түмэн энэ Японы ард түмэн тохиолдсон одоо хүндрэл бэрхшээл юунд бол одоо сэтгэлээрээ хамт байж үүнийг хуваалцъя гэсэн. Тэгээ энэ арга хэмжээний 1 жилийн ойр сая болсон байна. Тэгээд энэ дээр бол би бас Монгол улсаа төлөөлж энэ арга хэмжээнд оролцсон. Үүнд бол Японы засаг мөн одоо ард түмэнч гэж ингэж хэлж болно. Бид бол Монгол талаасаа хамгийн одоо ер нь дээд түвшинд оролцсон гадны зочид төлөөлөгчд байсан. Их талархалтай байсан. Найрамдлын нийгмийн байгууллагуудын том арга хэмжээнүүд дээр бол хоёр ард түмэн бие биендээ ийм одоо симпатитай дэмжиж байгаа нь манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа цаашдаа бүр одоо ойртож нэг нөхөж харилцан ашигтай хамтран ажиллах энэ боломжийг бол бидэнд байгаа байна гэдгийг одоо баталгаажуулж байна гэж ингэж дүгнсэн байна. Япон улсын энэ удаад жишээлбэл энэ айлчлалаас бас нэг тод сонсогдож байгаа зүйл бол одоо ер нь өнгөрсөн 7 хоног баахан бондын 7 хоног болчлоо. Самурай бондын тухай ярьсан. Тий. Та тэрийг юу гэж ач холбогдолд нь үнэлж байна? Япон улстай бид ер нь харилцаа хамтын ажиллагаагаа бүх салбараар хөгжүүлж байгаагийн дотор одоо бидэнд илүү бодитойгоор их боломж байгаа хөгжүүлэх ёстой салбар бол эдийн засаг, санхүү, одоо техник, технологийн түвшинд хамтран ажиллахын харилцаа хэрэгтэй байна. Тэгэхээр энэ харилцааг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд энэ айлчлал бас нэлээд чухал одоо зүйл боллоо. Самурай бонд гэж ярьж байгаа. Энэ самурай бондын асуудлыг бид бас сая хөндөж хоёр улсын сангийн яам хооронд, хоёр засгийн газар хооронд яриа хэлцээ эхлүүлье. Монгол улсын томоохон одоо бүтээн байгуулалт бидний ярьж байгаа төмөр зам, орон сууц, за мөн одоо жижиг дунд үйлдвэрийн энэ том хөтөлбөрүүд дээр Японоос урт хугацааны харьцангуй одоо бага хүүтэй ийм одоо санхүүгийн их усүрийг татаж авах. Энийг босгоход энэ бондын ач холбогдол өндөр байна. Энэ бол одоо энийг хоёр тал авч ашиглах талаар яриа хэлцээ эхлүүлье гэж ингэж тохиролцсон нь бол хэмжээ тохирлоо. Ер нь бол хэмжээний хувьд урьдчилсан байдлаар ярьсан бол 300 сая гэсэн одоо Америк доллартай тэмцэх хэмжээний бондын хэмжээнд яриа хэлцээ ярья гэж ингэж одоо энэ улсын харьцангуйгаар дэлхийдээр байгаа хамаагүй маш бага хүүгээр бонд тийм ээ бондыг хөдөлж авах тийм асуудал байна тийм мөнгө бид энэ бондыг ингээд чинь сая өнгөрсөн 7 хоногт бас Лондонд бид нар бонд босголоо тийм үү хөгжлийн банкны 580 сая долларын бондыг тийм манай тэгээ энэ бол 5.75% хүүтэй тэгээд энэ бондод 10 дахин илүү өсөлт гарлаа гэж ярьж байна тийм ээ тэгэхээр энэ одоо өнөөдөр бол гадаадын ертөнцид манайхаас Монголоос асар том хүлээлт итгэл үзүүлэхэд бидний байна гэсэн үг тий тэгэхээр самурай бондын хувьд бол бид нар энд бол Монголын тал авч ашиглах сонирхол байна. Үүнийг Японы тал анхааралтай аваад тэгээ энэ талаар яриа хэлцээ судал одоо хийя гэж ингэ тохирсон. Энэ бол болоогүй асуудал. Бид энэ эхлэлийг л тавьж байгаа. Хөгжлийн банкны бондын асуудал бол Монгол улсын эдийн засгийн өнөөдрийн чадвар хамгийн гол нь өнөөдрийн эдийн засгийн одоо өсөлтөөс гадна дараагийн шатны энэ боломж за өнөөдрийн төр засгийн одоо бүрдүүлж байгаа эдийн засгийн бизнесийн хөгжлийн бодлогын орчинг хүлээн зөвшөөрч байгаа мөн итгэж байгаа тэрнтэй хамт бидэнд хүлээлгэж байгаа асар том хариуцлага энд хамт ирж байгаа. Тэгэхээр энэ бол бид нар эдийн засаг бизнесийн орчноо хөрөнгө оруулагчийг санхүүгийн их усүр тийм хэмжээнд татах ийм боломжтой ийм боломжийг бүрдүүлж ирсэн бодлогыг явуулж ирсэн байна. Энэ бодлогоо цаашаа илүү бүтээн байгуулалт руугаа оруулаад илүү одоо бодиттой, тогтвортой, нээлттэй ийм өсөлтийг хангасан урт хугацааны тогтвортой өсөлтийг хангасан бодлогыг явуулах энэ боломжийг дэмжиж өгье гэсэн энэ дэмжлэг. Энийг бол тийм учраас манай энэ том хөтөлбөрүүдийг дэмжиж өгч байгаа. 6 тэрбум гаруй долларын захиалга ирсэн байна. Авъя гэж. Энэ бол бидэнтэй ижил төстэй хөгжлийн түвшинд биднээс урагшаа гарчихсан байгаа Вьетнам, Филиппин, Шри-Ланк зэрэг энэ Азийн улс орнууд гаргасан энэ одоо бондоос тэдний бүр засгаас хөгжлийн банкнуудаас гаргаж ирсэн бондууд бол ер нь 6-аас 8% гарч байгаа. Ер нь одоо саяхан болсон өнгөрсөн хугацааны жилүүд болсон бонд.
Гэтэл манайд эдийгээр арай бага чадвартай эдийн засаг хэдий ч гэсэн өсөлттэй, ирээдүйтэй бодлогон зөв явж байгаа гэдгээр 5.75-аар бидний захиалга өгсөн 580 саяас 10 гаруй дахин их захиалга өгнө гэдэг бол биднийг их одоо талархаж, дэмжиж итгэж байгааг илэрхийл. Ийм хэмжээнд өгч одоо манай бондыг Хөгжлийн банкны бондыг л зөвхөн ярьж шээ. Тэгэхээр бид өнөөдөр Sovereign bond-ийн асуудал яриаггүй шүү. Засгийн газрын баталгаатай учраас гэж авч байгаа. Ер нь ягаад Sovereign bond буюу засгийн газрын өөрийнх нь бондыг гадаадын зах зээл дээр та хизээ гаргана гэж бодож байна. Ер нь энэ асуудлыг бол бид нар бас хөндөж энэ удаа биш ер нь өмнө хөндөж тавьж ирсэн л да. Тэгээ энэ нь бол боломжтой цаг хугацаанд өнгөрсөн жилүүдэд бидэнд тохиож исэн. Ер нь бол одоо 1 жилийн өмнө ч бас энийг ярьж. Гэхдээ бид энийг бол засгийн газар энэ асуудлыг боловсруулад тухайн үедээ мөн одоо их хурлынхаа зарим одоо банкны хороод бүлгүүдэд жишээлбэл энэ асуудлыг бас ярьж исэн. Дотоод нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаагүй байж гаднаас их усүр татах ашиглах энэ асуудал бол өшөө болоогүй байна гэдэг. Яг гоо засгийн газрын өөр учраас засгийн газрын өөр учраас энэ ийм одоо аюугаар бол хүлээгдэж ирсэн. Гэхдээ би өнөөдөр энд хэлэхэд ямар ч тач байсан бид бол Монгол улсын хувьд өөрийн үндэсний бондыг засгийн газрын үндэсний бондыг гаргах асуудлыг бол ярих цаг нь мөн одоо боломж нөхцөл нь өмнөхөөс улам илүү бүрдэж байна гэдгийг хэлж бол чадна. Тэр чигээр нь авна гэсэн үг шүү. Энэ бол тэр чигээр нь авна гэсэн үг шүү. Бид бол энийг бол бид энэ боломж нөхцөлийг маш нухацтай авч үзээд өөрсдийнхөө хэрэгцээ, шаардлага мөн одоо төлөх чадварт нийцүүлж үнийг авч үзэн гэж үзэж одоо бид тооцож байгаа. Энийг бид авч үзэх, ашиглах ёстой. Мөн одоо бенчмарк тогтоох ёстой. Энэ одоо асуудал нүгүүл мөн. Түрүү ярьсан том комплексууд биш, сайн шандын комплексүүд одоо таны засгийн газрын төлөвлөсөн том үйл ажиллагаа нь гадаадаас хэрвээ хүсвэл авах боломж байна гэсэн үг юм байна л. Тий. Ер нь бол одоо зөв, зохистой өөрийнхөө чадвах мөн гүйцэтгэлийн одоо чадварт нийцүүлээд авах юм бол бидэнд тийм боломж байна. Тэгэхээр энэ чинь дотроо бид асуудлаа зөв шийдэж бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр та өнгөрсөн 7 хоногт засгийн газрын нөгөө орон сууцчлуулах програм дээр 100 дээр ахаа 79-ийг нэмсэн тийм ээ. Тий. 100 дээр. Одоо ингээ ер нь 170 хэдэн мянган орон сууцыг өг хажлыг төрөөс хямдхан орон сууцыг санхүүжүүлэхэд оролцсноо гэж зарласан байгаа тодорхой хэмжээгээр. Тэрийг хэрвээ арилжааны банкудаар дамжуулаад хийх юм бол одоо эн чинь 6%-аас өгье гэж ярьж байгаа. Үнэн хэрэгтэй арилжааны банкуд мэдээж 18 зах зээлийн хувь 18 биш үү өнөөдөр тий. Тэгээд энэ хоёрын зөрөө одоо энийг бол үндсэндээ ачааллыг бол төр засаг өөр дээрээ авах гэдэг шүү дээ. Тий. Тэгээ энэ бүхнээс тэгээд чи олон жилийн дараа төлнө. Тий. Тэгэхээр энийг та жишээлбэл дараагийн засгийн газар ч юм уу хичнээн хэмжээний нэг ийм энэний тооцоог яаж хийгдэж байна? Одоо 20 жилийн дараа дараагийн засгийн газар игээд төлөгдөн шүү дээ, тий. Энийг эдийн засгтаа энийг та юу гэж үзэж байна? Энэ бол гарцаагүй тооцох ёстой асуудал. Одоо бидний үед асуудал ингэ шийдлээ дараагийн үе нь одоо бидэнд хамаагүй гэдэг энэ зарчим угаасаа төрийн бодлогоч байхгүй, төрийн бодлогын залгамж чанарт ч байхгүй. Цаашаа бид байх ёсгүй зүйл. Цаашаа урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах энэ бодлогыг тавьж өгнөд байшингаа ярих юм бол нэг давхраа барьсан бол дараагийн давхраа барьж явах энэ бодлогыг бид нэр цааш нь явуулах нь энэ бол өөрийнх нь үндсэн зарчим. Нөгөө талаасаа бид бол зөвхөн одоо ирээдүйд бид нар ингээд сайжрах одоо ийм хатуу бодлогыг тавьж агаад нөөц боломжийг дайчлах асуудлыг бүрэн дүүрэн ашиглахгүйгээр ингээд одоо хүлээнэ гэвэл энэ бас эрсдэл. Өнөөдөр бид бий болсон боломж бодит шаардлагыг бид нар дайчлаад ажиллаа хийх ёстой. Бүтээн байгуулалтын ажил, улс орны хөгжил дэвшлиг урагшлуулах ёстой үйл ёстой шүү дээ. Ганцхан энэ маань саяхан хэлдгээр шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн бодит судалгаа тооцоотой дараадаа ирэх ачааллаа тооцсон. Тэгэж бол бид нэг их хөрийг шийдчихэд тэрийг 98%-аар тэгэлцсэн шигэ бодоод ингээ үлдээн гэж бодож болохгүй гэж бодож байгаа. Тэр утгаараа бид нар энэ 6% хүүтэй моргижийн зээл, орон сууцны энэ хөнгөлөлттэй зээлийн асуудал дээр маш нухацтай хандж байгаа. Энэ асуудлаар бид энэ өдрүүдэд засгийн газар, сангийн яам, холбогдох одоо манай банкны одоо сектор мөн одоо хөгжлийн банк энэ бүгдийнхээ оролцоотойгоор бид энэ бодлогыг өнөөдрийн ачаалал
өнөөдрийн одоо үүрэг хариуцлага маргаашийн эрх ачаалтаа уялдуулж гаргаж шийдэх энэ бодлогыг бол шийдэж байгаа. Тэгээ нөгөө талаасаа энэ өнөөдрийн явж байгаа бодлого барилгын юу одоо хэрэгцээ өсөл тэр талаасаа илүү дэмжичээд нийлүүлж байгаа компаниуд одоо төдийн хэмжээгээр авах юм бол гээд үнэ нэмэгдээд байгаа тийм хандлага гарч ийна гэж эргэж шүүмжилж байгаа. Тэгээ тэр үнийг жишээвэл хямдханд нь өгнөө, хямдхан барьсан компаниудад нь өгнөө гэсэн тал дээр та ямар үзэл бодолтой байгаа юм? Тэгэхээр бол бид бол засгийн газраас үн хөөргөдөх энэ бодлогыг бол дэмжиж болохгүй. Нөгөө талаас засгийн газар дэвшүүлсэн энэ одоо хөтөлбөрөөр биелүүлэх хамгийн зохистой энэ бодлогыг тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бид саяхан бас ажлын хэсэг хуралдаж бид ярьсан байгаа. Засгийн газрын ээлжид хуралдаануудаар бид авч хилцэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Яг энэ асуудлаар бид нар маш одоо зөв шийдлийг олж гарцыг нь зөв одоо гаргах хэрэгтэй гэдэг дээр бол дахин одоо ажиллаж байгаа. Арилжааны банкнууд, хөгжлийн банк, за мөн одоо барилгын компаниуд бид энэ дээр бол маш зөв схемийг арилцсан одоо ойлголцсон зах зээл дээр иргэдийнхээ өмнө хариуцлагаа зөв үүрсэн энэ харьцааг гаргахгүй бол энд бол саяхан хэлдэг гажуудал үнийн өсөлт саяхан хэлэхэд гарж ийн. Үн бол нэгэн сарын өмнө ярьж исэн сая 200 мянга гэж исэн энэ байр өртөг бол өнөөдөр сая 500 мянга руу орж ирж байгаа. Сая 500 руу орж ирж байгаа нь энэ бол энэс явж байгаа гэргэлт хөрөнгө хямдхан тал бид хямдханаар нэрүүлсэнд нь энийг өгнө гэсэн зарчим баримтлах уу? Энд бол бид тодорхой шалгуурууд тавьж байгаа. Барилгын компанийг сонгохдоо шүү дээ. Тийм, барилгын компаниудыг сонгох ажлыг бол засаг сонгохгүй шүү дээ. Тэр бол шалгуурууд л тавигдана. Энэ шалгууруудад давсан шалгууруудаа хангаж байгаа компаниудын асуудал яригднөхөөс засгийн газар ямар нэгэн сонголт хийгээд тэр юу хийхгүй. Бид бол стандарт буюу шалгуурууд л тавьчих байгаа. Энэ шалгуурууд нь жишээлбэл одоо саяхан хэлж байгаа үнийн бөгөөд, чанарын бөгөөд тэр шаардлагууд орно тийм ээ. Талбай, зай хэмжээ. Засгийн газар бол ер нь одоо бид нар тодорхой зарласан шүү дээ. Бүхэл иргэдийн асуудлыг ярихаасаа илүү бүх барилгын асуудлыг ярихаасаа илүү боломжит байрнуудын тухай ярьж байна. 55 м квадрат хүртэл энэ одоо талбайтай орон сууцнууд дээр анх удаа авж байгаа иргэдийнхаа асуудал дээр бид нар ярья. Тэгээ энэнийхээ өртгийн тухай ярий, энэнийхээ шалгуурын тухай яриа л гэж байна. Дараагийн бас одоо өнөөдөр бас нийгмийн өмнө иргэд асууя гэж бодоод байгаа нэг асуулт бол сая тодорхой төрийн тодорхой ажилтнуудын цалин нэмэгтэй тэдний нөгөө цалингийн зэрэглэлийг, ангиллыг өөрчлөх маягаар тодорхой хүмүүс нэмлээ тийм ээ. Энэ бол ерөнхийдөө бол хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авах шиг байгаа. Ерөнхийд нь бөөнөр нь бүгдээрийн нэмснээс. Тэгээ энэ тал дээр бол харьцангуй бас энэ дээр бол нэлээд зөв шийдлүүд гарлаа гэж хүмүүс хүлээж байгаа. Гэхдээ та бүхэн үйлдвэрчинтэйгээ уулзраа олсон уу? Ер нь бол яхав зүгээр энэ бол засгийн газар нэг талаасаа энэ зарчмыг барьж байгаа юм тийм ээ. За агаагүй энэ бодлогын хувьд яагаад ингэж одоо нэмэх болов гэж би бол нэг ерөнхий сайд нөгөө талаасаа бас Монгол Ардын намын дарга бидний дэвшүүлж байгаа энэ бодлого хөтөлбөр маань бол ер нь нийгмийн харьцангуй бүр 100% тэгштгэл хийж явах харьцангуй тийм одоо юуг дундаж давхаргыг харьцангуй чинээлэг дундаж давхаргыг бий болгох энэ бодлогыг л бий болгоё гэж байгаа. Ерөөсөө харьцангуй чинээлэг дундаж давхаргыг бий болгох энэ бодлого байна. Тэрийг хийхин тулд нийгмийн шудраг ёсны хүсэмжил юу байна? Эдийн засгийн шудраг хуваарлтын боломж юу байна? Энэ бүгдийг бид нэр зөв одоо тооцож хийх хэрэгтэй. Энэ бол татварын бодлогоор тийм ээ санхүүгийн мөнгөний бодлогоор бус бүх бодлогоор энэ маань гарч явах хэрэгтэй. Нэг бүр хэлэх юм бол их орлоготой хэсэг нь илүү татвар төлөё. Бага орлоготой хэсэгт нь арай бага татвар төлүүлье. Их авж байгаа хэсэг дээр нь арай бага нэмий, бага авж байгаа хэсэг дээр нь арай илүү нэмий. Тэгжээж өнөөдөр нийгэм бий болоод байгаа баян ядуугийн хит том ялгаа цаашдаа энийг төр өөрөө зохицуулт хийж өгөхгүй бол энэ ялгаа цаашдаа улам нэмэгдэх хандлага гарах нэ. Тэгэхээр энэ үед харьцангуй чинээлэг дундаж давхрыг ирүүлэх энэ бий болох энэ бодлого маань хамгийн түрүүс одоо эхэлж энэ төрлийн бодлогоор эхлэх хэрэгтэй. Цалингийн одоо жишээлбэл 1 сая төгрөгийн цалин авж байгаа хүн дээр 53% нэмэхэд сая 500
30 мянган төгрөг болж яхад цалингийн доод түвшинд байгаа хүний цалин бол тэр хэмжээ багаар нэмэгдэнэ. Тэр юу бол эрс холдоод явчих шүү дээ. Тэгэхээр бид энийг харьцангуй одоо шудраг болгоё. Харьцангуй энэ хит зөрөг балансыг барья. Энэ нөгөө талаасаа энэ бол мэрэгжлийн ур чадвар, хүний одоо чадвах бүтээмжийг үүсгэх гэсэн зүйл биш. Ерөнхийдөө Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлээ. Гэхдээ энийг хит ялгаатай биш. Тэр зохистой харьцааныхын хүрээнд. Тэр харьцаа нь бол хадгалж яхахын зэрэгт тэр нь хит холдож болохгүй. Миний түрүүч ярьсан чинээлэг дундаж давхаргыг бий болох, дундаж давхаргын зөнхлөх энэ бодлого руу оруулах хэрэгтэй гэдэг дээр л энэ юу чиглэгдэх юм. Таны засгийн газрын үед та нэлээд анхаарал тавьж ажиллалаа. Монголын хөрөнгийн биржтэй тодорхой өөрчлөлтүүд орлоо. Монгол одоо нэг эдийн засаг нэг долгочтой байсан бол хоёртой болохыг илүү тавигдаж байна. Лондонгийн хөрөнгийн биржийн ерөнхий дэд бүтцийг оруулчлаа шүү дээ. Лондон гэснээр энэ тухай ярихаас өмнө та бүхэн 20 жилийн өмнө би Лондон танилцсан. Та Лондонгийн School of Economics гэдэг Монгол хүн сурдаг юм байна гэдэг ингээ уулзж ирсэн. Түүнээс хойш 20 жил болж London School of Economics сурж ирсэн. Тэрэн дээр ер нь анх та Москвад их сургууль төгсчөө тэнд очиод мастрийг очиход Лондонгийн сургууль ямар хос сэтгэд ямар маягаар та өөрөө ер нь капитализм системийг хүлээж авсан. Яг би Москвагийн олон улсын харилцааны дэд сургууль төгсчөөд тэгээд төгсөөд би гадаад худалдааны яамд ажилд орсон. Тэгээд тэнд байхдаа бас ганц нэг гадна дотн одоо энэ ажлын шаардлагаар томилтоор дарга цэрэг нарыг бас бараа болж юу хэлдгээр зүнхийн өргөмж шиг хэлмэрч олж бас явж исэн юм бий л дээ. Яг зүгээр харьцангуй юм одоо ямар ч хэсэн тодорхой хэмжээнд нүдж нэгдсэн байсан. 89 онд Лондон очоод сургуульд очоод ингээд тэгээд тэр орчинд ороход бол ер нь бол нэг тийм за ямар ч байсан маш өөр орчин, маш өөр тийм уур амьсгал тэгээд их тийм бие даасан байдалтай хүмүүс нь болон оюутнууд тэр орчинд бол надад юу бодож ирсэн гэхээр за ер нь амаргүй юм байна. Эхний үед бол хэдийгээр нэг ойр зургийн юутай байсан ч гэсэн юм бол багш нарын ярьж байгаа лекцэд бол тэгэл чихний хажуугаар шунграалгаар авчиж байгаа юм чинь. Тэр чинь ер нь тэгэл за ямар ч байсан одоо би анхны монгол оюутан энд тэгээд одоо дэлхийн алдартай сургууль ирсэн анхны монгол оюутан. Тэгээ анхны мастер хийх гэж байгаа Монголоос. Ямар ч байсан би энд одоо нэр төрөө бодох ёстой л гэдэг ийм шаардлага өөртөө тавьсан. Үндэ бол эхний үедээ бол бас л тэгээд анхны оюутан надад туршлага хуваалцах хүн ч хажууд байгаагүй. Тэгээд дан гадны оюутнуудтай нэг байранд. Тэгээд одоо анх бол Орос оюутан эдэртэй нэлийн ойлголцдог гэсэн бол тэнд чинь шал өөр хүмүүстэй орчиж байгаа. Тэгээд тэрэнд бол хүмүүс тэгэл өөрийгөө л удирдах, өөрийгөө дайчлах, тэгээд зүтгэх асуудал байдаг. Тэгээд ер нь бас тэр бол их том сургууль болсон шүү. Лондон бол дэлхийн мөнгөний зах зээлийн money market зах зээлийн хамаагүй том хувийн тэнд явж олон орны мөнгө явж идэг. Тэгээд Лондонгийн хөрөнгийн бирж гэсэн тэрнтэй бас тохиолдол биш холбоотой тий. Өнөөдөр манайд энд дэд бүтц ороод ирчлээ. Өнөөдөр таны бодлоор Монголын энэ хөрөнгийн биржийг цааш ажиллуулахад мөнгөний энэ хөрөнгийн зах зээлийг явуулахад хамгийн чухал бид нарын хийх ёстой юм юу вэ одоо? Ер нь бол би Юнкей сайдын ажлыг аваад нэг үг хэлсэн л дээ. Нилээн нэг олон хуудас биш ээ, цөөхөн хуудас үг хэлсэн. Тэгээд гол хийх ажлаа ер нь өөрийнхөө бодож би бас үйлдвэр худалдааны сайд, гадаад тэргийн дэд сайд, гадаад харилцааны сайдыг хийж, гадаад бодлогыг эдийн засгжуулах энэ одоо асуудлыг хийх ёстой юм байна. Бид дотоод гадаад энэ хоёр нөхцөлийг зөв нөхцөлдүүлж эдийн засгийн хөгжлөө урагшлуулах юм байна. Дотоод нөхцөл бол бидний хөгжлийн одоо үнд суурь, гадаад нөхцөл бол бидний хөгжлийг хурдсгагч ийм одоо түлхүүр юм байна. Дотоод нөхцөл маань үнд суурь юм байна гэж. Тэгэхээр бид бол энэ нөхцлүүдийг их зөв олох хэрэгтэй гэж. Нэгдүгээр нь, хоёрдугаар нь нэгэнт одоо бид хөгжил дэвшлиг ярьж, зах зээлийг гүнзгийрүүлье гэж ярьж, бид зах зээл арчил зах зээлийг бусад улсуудын одоо хийсэн энэ туршлагыг судлаад тэрний араас л явж шít. Америк одоо 200 жил, Англи одоо хэдэн зуун жилийг бид нар нэг үгээр хэлэх юм бол энэ систем тогтолцоо гэхдээ дугуйг дахин бүтээгээгүй шүү дээ. Хүний хийсэн дугуйг учраас хурдан явж байгаа үү? Бидний тийм учраас бидний хүний хийсэн дугуйг л энэ зөв юм байна. Стэн Уинстон Черчилль хэлдгээр арчлалч нэг холигтой биш л дээ. Гэхдээ
энэс илүү бодож олоогүй одоохондоо бодож олоогүй байгаамаа гэдэг шиг нэг нь тэр илүү бодож олоогүй тогтолцоор нь явж байгаа. Тэрийг хуулж байгаа учраас бид нэр зарим юмын зөв хуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр манайхан бол энэ дээр их тийм туушрал байгаад идэв. Би бол энэ дээр бол бас их тийм үндсэлтэй бодиттой хандах хэрэгтэй гэж бодож байгаа. Нэг хуулаагүй бол гадныхнаас хууллаа гэж туушраад авч байна. Тэгээ үгүй бол гадныхнаас авж байгаа юм болохоор одоо бүр хэрэггүй болгоо явчихдаг. Тэгэхээр бид нар юуг нь авах хэрэггүй юм бэ? Үндэсний одоо байх ёстой онцлогоо хадгалах ёстой хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй, за мөн одоо заншил одоо бидэнд агуу их одоо түүх үнд зүйл бидний өөрийн юм байна штэ. Агуу их зүйл. Нөгөө талаас бид хөгжил дэвшил энэ арчлал зах зээлийг гүнзгийрүүлэх гэж байгаа бол энэ бусад улсуудын туршицсан өндөр технологи. Одоо бид гадны машин л авч, гадны гар утсал эргэж, та энэ гадны iPad тавьцсан сууж шít. Энэ бид нар өөрсдөө хийн гэхгүй байна шүү дээ. iPad шаардлагагүй чадахгүй. Тэгж бид төрөлжих шаардлагатай. Тэгэхээр тэрэн дээр бид нар технологи менежментийг гаднаас авах шаардлага бол тодорхой салбар дээр байна. Би тэрнийг бол нэг салбарын бол одоо 2-3 салбарыг харсан. Тэрэн дээр хэлсэн нэг нь эдийн засгийн бид нар реформ шинтгэлийг шин шатанд гаргах хэрэгтэй гэж байна. Тэрний нэг нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлийг бид нар хийхдээ өнгөрсөн 20 жил хийхгээ оролцсон. Тэр бол алдаа оноотой, хөх ягаан таслууртай ингээд ерөнхийдөө бодлоонтой тэгээ хамгийн гол нь одоо битүү хатуу ойлгомжгүй юм байж ирсэн. Засаглалын хувьд ч тэр хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниуд. Тэгэхээр бид энийг бол одоо энэ зах зээлийг үнзгэрүүлэе гэж байгаа бол зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаар нь ажилуулъя. Ёстой нь өөрийн хэлдгээр сая хоёр далавчтай болгоё. Зөвхөн банкны их үүсвэрээр тогтцсон биш хөрөнгийн зах зээл энийг нь оруулж ирсэн энэ механизмыг нь өөрийг нь ажил болгосон ийм хоёр багантай болгоё гэх юм бол бид нөгөө багныг нь оруулах хэрэгтэй гэж. Хөрөнгийн зах зээл банкны их үүсвэрээс бизнесийн одоо харилцаа бол зах зээлийн нэг 50-50% байдаг бол манайд 95-5-аар байж байгаа жишээтэй. Тэгээ энэ гажуудлыг бид нэр засаж шинээр оруулъя гэж. Нэгдүгээр нь. Хоёрдугаар юм бол Лондонгийн хөрөнгийн бирж бол дэлхийн одоо хөрөнгийн биржүүдийн эцэг нь. Хонконгийн хөрөнгийн бирж, Сингапурын хөрөнгийн бирж, Нью-Йорк гэдэг юм уу, Торонто гэдэг юм эднийг энэ амжилттай болсон жишг мөн үгүй тэд нар ч гэсэн энэ дугуйг зүгээр шууд хуулаад авц. Тэгэхээр бид энийг авъя. Энэ дээр бол аваад одоо хөгжүүлье гэсэн. Энд бол өнгөрсөн оны 4 сараас эхлээд нэлээд агс дэвшил гарч нэлээд хэмжээний залуучуудыг сургалтанд Лондонд хамруулад. Тэг өнөөдөр бид нар жинхэнэ утгаараа дид бүтцийн хувьд нь боловсон хүчний хувьд нь менежментийн хувьд нь бэлтгэл ажлаа хангачаад эрх зүйн зохицуулалт орчингоо бүрдүүлэх шиг рүү одоо явж байна. Энийг бид засгийн газар их хурлаараа шийдэж өгөх ёстой. Ингээд гараад ирэх юм бол энэ ажил одоо цэгцрээд ирэх юм бол бид бол одоо дэлхийн хэмжээнд одоо бид алхаа гიშгийгээ нийлүүлээд явах хөрөнгийн зах зээлийн утгаараа боломж нөхцөл бүрдэнэ. Тэр тохиолдолд яг үгээр манай одоо үндэсний томоохон компаниуд тэр дотор төрийн өмчийн том компаниудын бүгдийг хөрөнгийн биржээр энэ арилжааг нь хийх боломж бүрдэнэ. Манай байгаа одоо баялагийг аваад гадны хөрөнгийн биржээр гараад байна гэдэг. Энэ бүгдийг бид нар манай дээр хийнэ. Та нарын тавиад байгаа тэр дид бүтэц эрх зүй шалгууруудыг бид нар бүгдийг хангаж байгаа. Энийг энд хийхэд бол энэ бол маш чухал болж байгаа. Манай эдийн засаг, манай хөгжилд бус улсуудын энэ туршлагыг ярих юм ярьж болно. Гурав дахь чухал юм бол энэ засаглалын хувьд шин одоо юу сэтгэлгээ агуулгыг оруулж ирж байгаа. Засаглал өөрөө бидний яриад байгаа олигархийн засаглал гэдэг юм яриад шүү дээ. Тэрийг хэлжингүүд хүмүүс одоо хин олигарх биш гэж шүүмжлэх асуудал яриад байгаа шүү. Олигархийн гэдэг нь харьцангуй улс төр эдийн засгийн цөөнхийн засаглалыг олон нийтийн засаглал руу оруулах хамгийн бодиттой механизм энэ юм аа. Том компани 5 толгойн хувьцаа 2.7 сая иргэнд очиж байгаатай нэгэн адил одоо магадгүй Эрдэнэт одоо том хувийн компаниуд Mobicom ч юм уу хөрөнгийн биржээр арилжаалагдаж хувьцаагаа гаргаад олон нийтийн компани болоод ирэх юм бол энэ олон нийтийн компани засаглал руу буюу нээлттэй тунгалаг засаглал руу орох юм. Тэгэхээр компани засаглал дээр энэ бол одоо шинэ зарчим оруулж байгаа. Тэр утгаараа энэ бол одоо эдийн засгийн шинтгэлийн нэг том хэсэг юм аа. Тэрний зэрэгт нь бол бид бас хөгжлийн банк гэсэн энэ одоо институт оруулж ирж байна. Энэ бүгд энэ элементүүд бол манай эдийн засгийн одоо бодлого, эдийн засгийн шинтгэлийг хэрэгжүүлэх маш чухал механизмууд түлхүүрүүд байна. Тэгэд бид энийг асгааж чадлаа гэж үздэг. Энэ түлхүүрээр энэ моторыг бид нар асаачглаа. Одоо энийг явуулж давхиулах хэрэгтэй байна. Тэгээд давхих боломжн дээр манай эдийн засаг гарцсан байна.
Машинаар бол бид нар маш зөв одоо мотортой маш зөв одоо хүчин чадалтай машина авчираад асаагаад ингээд одоо дахиулахад бэлэн болж байна. Хөрөнгийн бирж бол үндсэндээ итгэлийн кредит. Тий. Итгэл дээр суурилсан бизнес. Тэгэхээр нөгөө хөрөнгийн бирж дээр хувь цаагаа гаргасан компаниудын удирдлагууд нь тэднэрт одоо итгэх үнэн зөв тэр trust итгэл тэрийг бий болгох. Ялангуяа төрийн таасаа ярьж ш. Одоо хэрвээ төрийн байгуул компаниудаа ховчно гэвэл одоо хөрөнгийн биржээрээ дамжуулъя. Тэр хувь цаа хуут нөгөө ваучер гэхгүйгээр. Тийм яг л бодтой хувь цаа. Тэгээд яг тэр хөрөнгийн төрийн компаниудын удирдлагуудыг тэдний хийж байгаа зүйлд үнэмшихийн тулд тэр хүмүүс чинь одоо тийм сонгон шалгаруулсан авиас дээр суурилсан сонгоод merit based байх хэрэгтэй тийм. Гэтэл одоогоор бол дандаа улс төрийн томилгоо болоод ингээд ялсан нам нь өөрийнхөө хүнийг томилоод байна шүү. Энэ хизээд дуусна. Энэ бол одоо бодиттой асуудал мөн үгүй мөн. Энийг зэгслэх 2-3 шаардлага. Нэг нь эрх зүйн. Бид бол одоо эрх зүйн зохицуултан дээр төрийн албаны одоо хуулинд өөрчлөлт оруулах. Яг би Канада улсад айлчилсан. Тэгээ Канадад айлчилсан айлчлал дээр бол харахад Канада бол ийм зарчимтай байл. Харьцангуй одоо Америк шиг энэ том орны дэргэд байгаа жижиг орн. Тэр үедээ энэ хууль тогтоомжоход 20 сая юмтай одоо 30 сая төгсөж байгаа. Ер нь харьцангуй хүний нөөц мэрэгжлийн одоо тухайн салбарын одоо хүний нөөц мэрэгжилтнэр бол юу гэдэг Америк шиг ч юм уу хятад шиг их нөөцтэй биш. Манайх яг тиймэрхүү хүний нөөц боловсон хүчний чадвараар бол хязгаарлагдана болох. Тэгэхээр Канад бол энэ төрийн албаны хууль, энэ төрийн өмчийн компаниуд, Crown Companies гэж байдаг юм билээ. Энэ бүгдийг хууль эрх зүйн орчныг маш тодорхой болгож өгсөн. Нэг үгээр хэлэх юм бол тухайлбал төрийн яамд ажилладаг хүмүүс бол одоо тэр яамд газрын дарга юм уу дэвшиж ажилланаг бол тухайн салбартаа гавья байгуулж тодорхой хугацаанд ажилласан багс. 5 жил наадсан жишээлбэл би ярьж байгаа. 5 жил ажилласан хүн газрын дарга, хэлтсийн дарга болд юм уу дээш агтдаг. Тэр шил нэг залуу гүйлж ирээд нэг нам ялангуут нэг залуу ирээд яамны газрын дарга эсвэл одоо төрийн өмчийн компани захирал болдог биш. Тэр хуулиндаа өөрчлөлт нэгдүгээр нь байна. Хоёрдугаар юм бол би сая хэлж байгаа. Компани засаглалыг бид нэлттэй болгоё. Энэ хөрөнгийн биржээр төрийн өмчийн компаниудын хувьцааг арилжаалах энэ асуудлуудыг бид нар бол дараа дараагийн хөвчлийн одоо үндэс суурь болгож явуулна. Нэг нь энэ механизм маань бүрдэж байгаа. Хугацаа хэлэх үү. Тэгэхээр энэ шаардлагатай болж байгаа. Бид одоо тий 3 дахь нь бол энэ дээр тэр сонгон шалгуулалт хийдэг энэ зарчмыг хөөлчилж өгөх хэрэгтэй асуудал тийм ээ. Тухайн салбарын одоо тэргүүний гэдэг хүлээн зөвшөөрсөн кадрыг авч ийх тэр нь харах тус байх энийг хөөлчилж өгөх асуудал. Одоогор энэ хуулийн эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байгаа учраас энэ дээр одоо бид улсын одоо гэж хэлж болно. Тухайн салбартаа бас бид нэр магадгүй одоо бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг үүч гэсэн энэ ажиллаж байгаа нөхдүүд маань ажиллаа хийж байгаа алдаж онж байгаа зүйл бий. Энийг бол үүсэхгүй. Ер нь бүхэлдээ бол бас сайн явж байгаа юм биш үү? Бас бүгдийг тэгж харуулж. Хугацааны хувьд бол бид энэ төрийн албаны зөвлөлтөд хамтраад семинар хийсэн, зөвлөгөө хийсэн. Мөн одоо санал шүүм юуг нь гаргасан байгаа. Энэ хуулийн төсөл одоо боловсруулагдаж байна. Бид одоо энэ засгийн газрын үед энэ төсөл болгоо яваад цааш нь дараагийн их хурлаар энэ ажил болгох ёстой гэдэг дээр бол Канадын нөхдүүд энэ тухай ярьж илээ. Сая би яваад ирлээ. Тэгээ ялангуяа Монголд энэ яг монголчуудын засаглалыг бидний өв дотор бид нар төрийн алба гэдэг. Канадад нийтийн алба гэж байна шүү дээ тийм ээ. Энийг бас сая 60 хэд он хуулиар өөрчилсөн байлээ. Тэгээ тэдний эхэлж байгаа хийж исэн үед Монгол төстэй Монголтой бид СИДА гэдээ байгууллага ажиллаж байгаа гэдэг. Тэгээ таныг ихэлсэн гэдэг ерөнхий сайд нь бас ашиг болтой тийм яриа гарч байгаа болтой тийм. Энэ бол Канада хоёрын хувьд бол би бол их адил төстэй юм байна. Хоёулаа том орны хажууд юм байна. Манай нэг нь Америкийн, нэг нь одоо бүгд хятад ард улсын хоёр том. Нөгөө талаас хоёулаа хөдөө аж ахуй одоо уул уурхай түшгэлсэн орн юм байна. Манайхан их төст хоёулаа хамгийн хүүтэй юм байна. Харьцангуй их газар нутаг томтой хоёулаа хүн ам багтай хоёр улс юм. Гэхдээ нэг нь илүү одоо хөгжиж явцсан. Тэгэхээр тэр загвараас бид нар авах юм төрийн албанд байна. Одоо мөн одоо эдийн засгийн хөгжлийн ер нь Канадуудын сүүлийн 200 жилд хийсэн юмыг бид 20 жилд хийчих юм бол тэгэл адилхан амьдрах төвшөнд очимоор тийм боломж бидэнд бий. Юу как раз энэ Канадын бид нар та бүхэн сайн ярьсан зүйл засаглал, нийтийн засаглал тий одоо төрийн алба гэж бид хэлдгээр энэний ил тод байх гэдэг энэ Монголтой холбоотой олон асуудлууд байна. Та энэ тухай өөрөө ч тодорхой ярьж исэн.
Би зүгээр энэ дээр тодорхой нэг ганц хоёрхан асуултан дээр тавих гэж бодоод байгаа маань. Энэ одоо Улаанбаатар хотын газартай холбоотой за гэр хорооллыг цойлох тэр арга хэмжээ явагдаж байгаа. Энэ зайсантай холбоотой дараа нь за энэ яармагтай холбоотой газруудыг одоо энийг одоо яаж хуваарлагдсан тэрнийг зарсан орсон юм бол тэр орлого нь яаж энэ гэр хорооллуудыг энэ тухай та ямар нэг мэдээлэл байгаа юу тань? Ер нь бол одоо нэг зүйл байгаа шүү дээ. Бид бол өнгөрсөн 20 жил зах зээлийн энэ эдийн засгийн харилцаанд орохдоо суралцж байгаа. Англиар хэлдэг шүү дээ. Learning by doing гэдэг. Бид энэ процессыг явж ирлээ. Өнгөрсөн хугацаанд олсон олд бол их бий. Алдсан алдаа түүнээс авах сургамж бол их байна. Энд бол нэг авах ёстой, хийх ёстой зүйлийг бол би энд юу хэлж байгаа саяхан таны хэлсэн нийслэлийн төлөвлөлтийн асуудал байна. Нийслэлийн төлөвлөлтийг бид нар одоо маш том анх бол 500 мянган хүнтэй хот 300 мянган хүнтэй хотоор хийсэн энэ төлөвлөлт энэ зах зээлийн харилцаанд орсон энэ шилжилт хөдөлгөөн энэ хотжилттой холбогдуулаад энд бол одоо жинхэнэ замбрааг байдал үүсэж штэ. Даахгүй штэ нэг. Тэгэхээр бид нар бол одоо нийслэл хотоо маш зохимжтой орчин үеийн одоо 1 сая гаруй хүнтэй том хотын хэмжээнд нь төлөвлөлтийн эргэж харах үнийг нь хэрвээ одоо алдаа оноо байгаа гэдгийг бид мэдж штэ дутуучин байгаа. Энийг нь зас шинээр эргэж харах. Энэ ачааллыг зөв эргэж бууруулах. Жишээлбэл бид одоо оюутны хотхон гэдэг 100 гаруй мянган хүн бид баг нуур дүүрэг рүү гаргая. Баг нуур дүүрэг рүү 100 гаруй мянган хүнтэй энэ том контингент залуу багш энийг нэг гаргаж тэнд одоо боловсролын том төв болгоё. Магадгүй одоо энд зарим нэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг гадагшин хотын одоо захын хэсэг рүү гаргах, өөр тийш шилжүүлэх. За магадгүй одоо энд байгаа асар их хэмжээний бусад энэ одоо ачих буулгах энэ тээврийн терминал янз бүрийн юмнуудыг бид нэр эргэж харах. За хотын зам хөдөлгөөн аргатай гэдэг энэ бүгдийг бид нэр одоо энэ дээр сургамж авлаа, авах ёстой гэдгийг бид нар ярьж ш. Тэгэхээр одоо бид энийг эрх зүйн хувьд нь нийслэлийн нөгөө талаас төлөвлөлтийн хувьд нь бид энэ ажлыг бол одоо эдийн засгийн тэр чадвах маань нэлээд гарч ирэх хандлага гарч штэ. Одоо бид өнгөрсөн жил эдийн засаг 17% өслөө. Одоо цаашдаа их тийм өдрөг тооцоогоор дараагийн 10 жилдээ өндөр өсөх нэ гэж бол энэ өсөлт маань бидэнд яаж эргэж очих вэ гэхээр нэгдүгээр хүн дээр очих хэвээр, хоёр дахь нь хүний амьдрах орчин дээр очих хэвээр. Тэгэхээр энэ рүү оруулах ажлыг бид нар одооноос эхлэхгүй өмнө нь бид ярьдаг байсан мөнгө байгаа байхгүй юу? Ганцхан жишээлээ утааны асуудлыг бид яриа л байсан. Анх удаа 2011 онд бид нар цөөхөн төгрөг тавьсан. Анх удаа цөөхөн төгрөг төсвөөс. Мянганы сорилтын сангаас 30 гаруй сая доллар тэрний жоохон хэсгийг ашиглаж байгаа. Анх удаа бид нар мөнгө тийш гаргах тавилаа. Одоо бид нар энэ рүү хөрөнгө санхүү энэ эдийн засгийн өсөлтөд шилжүүлэх нөхцөл нь бүрдэж байна. Энийгээ бид нар хамтд нь төлөвлөлтөө одоо хийх ёстой. Тэгэхээр бидний дэвшүүлж байгаа одоо энэ шинэ хөтөлбөрүүд дээр энэ асуудал энэ 12 оны хөтөлбөрүүд дээр маш тодорхой тусаарч орж байгаа. Том макро эдийн засгийн үзнээс аваад үзэх юм бол таны сая ярьсан юм мөнгөтэй болохоор шийдэх асуудал. Гэтэл тэрнээс наан дотроо хүмүүстэйгээ холбоотой зөндөө халдаанууд гараад байна шүү дээ. Сургууль цэцэрлэгийнхээ хашаануудыг зарчиж байна. Ягаад ч тийм байшин барьчдгийг ягаад ч явган хүний зам дээр байшингаа тэлээ барьчдгийг. Энэ бүхнийг та харж өдөр болгон сонсож харж байгаа. Тэг чи хүний фактор холбоотой байгаа шүү дээ. Энийг яаж шийдэх? Тэгэхээр энийг бид нар бол одоо сая миний хэлж байгаа юм. Би жишээ хэлье. Төрийн өмчийн компаниудыг ажлыг сайжруулах асуудлыг 1-2 хүнийг хариуцлага тооцоо шийднэ гэдэг юмыг бид нэр ер нь хариуцлага тооцныг тэгж ойлгоод ирсэн. Яг хөө нэг нөхрийг солилоо, дараагийн хүн тавилаа, гайгүй хүн бол гайгүй, жоохон одоо бас л одоо алдаа оноотой ажилтдаг хүн бол дахиад нөгөөдөг шиг болно. Тэгэхээр хөрөнгөний биржийг оруулж, хөрөнгөний зах зээлийг оруулж системийг солиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нээлттэй тунгалаг ийм чадвартай менежмент шаарддаг. Тунгалаг усанд загас байх хэрэгтэй шүү дээ. Тийм тунгалаг байх орчин тавиад өгчих юм бол энэ шийдэж байгаа. Яг тэрнтэй адилхан бид нар энэ орчин нь одоо яаралтай макро төвшөнд системээр шийдэхгүй сая таны хэлж байгаа энэ годомжны болон ингээ шийдсэн байна. Энийг одоо 2000 онд ингээ шийдсэн. Энийг 90 хэдэн онд ингээ шийдсэн ингээ яриад байх юм бол энэ асуудал шийдэгдэхгүй байна л да. Тэгэхээр бид ийм дөрвтэй том арга хэмжээ авч иж бид нар шийднэ. Тэгэхээр энэ бол би түрүү хэлээ бүх зүйлүүдийг бид нар одоо
маш ойлгомжтойгоор шинжлэх ухааны үндсэлтэйгээр төлөвлөлттэйгээр эрх зүйн зохицуултыг хийх асуудлыг шийдэж аваад орох хэрэгтэй. Энийг би дахиад хэлье. Хөрөнгийн бирж орж ирснээр энэ асуудал засаглал шийдэгдэж байгаа. Яг адилхан нийслэлийн асуудал энэ төлөвлөлт эрх зүйн зохицуулалт түүнтэй холбогдсон энэ төлөвлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэ зохицуулах хэрэгтэй. Наадзах нь бид нар одоо байшин барих стандартыг тавьж өгнө шүү дээ. За энэ стандартаа бүр заавал биелүүлдэг энэ эрх зүйн орчин хийж өгөхгүй бол ийм жоохон алга дарам газар дээр битүү байшин бариад эргэн тойрон машин тавих газар байхгүй, эсвэл одоо ногоон бүсч байхгүй, эсвэл одоо орох гарцч байхгүй хэмжээнд болж шít. Болцсон доо. Болцсон харин тийм. Тэгэхээр энийг зохицуулах юм маань дахиад эрх зүйн энэ зохицуултад бүрэн зохицуулж өгөхгүй бол 1-2 хүн дээр хариуцлага тооцох хэмжээнд хязгаарлана гэдэг нь шийдэхгүй. Тийм. Гэхдээ нэг ч хүн хариуцлага тооцохгүй байвал бүр шийдэгдэхгүй болно шүү дээ. Тий. За тэр бол зарчим тий. Юу тэгэхээр Вьетнамс нэг юм асуух. Та хоёр чи 2000 онд байна уу да 99 оны нам босчуудын зөвлөл гэл ингээл байгуулж байлаа да. Тийм ээ. Та бизнес хийжсэн би гадаадын хөрөнгө оруулалтын газар ажиллаад. Тэгсэн чинь та бодлого өөр нам руу ороод тэгээ одоо өнөөдөр намын дарга нь болсон ба яхаар ингээ улс төр ингээ орчих вэ. Тэгэхээр би бол ер нь бол би ингэж боддог л да. Нэгдүгээрх нь зөвхөн хэллээ. Ер нь нийгмийн амьдрал бол харьцангуй одоо тийм дундаж давхарга зөнхөлсөн байх юм бол нийгэм өөрөө аливаа нийгэм тогтвортой хэдэг хэвийн хөгжих. Энийг бол Европын орнууд, хойд Европын орнууд, Швед одоо бус хөгжсөн орнуудын жишээг бид харж шүү дээ. Тэгэхээр бид бол одоо таа ч гэсэн тэр өнөөдөр ингээд улс төр хэвлэлээр ингээд нийгмийн төлөө бодож энэ ажлыг нийгэмд энэ хүний дуу хоолойг оруулчихъя гэж намд орохгүйгээр таны сонголт бол намд орохгүйгээр ингэж хийж байна. Хүн бол өнөөдрийн арчсан нийгмийн тогтолцоог өөрийнхөө итгэл үнэмшил үзэл бодлоор сонголтоо хийгээд би өөрийнхөө хувь нэмрийг одоо энэ улс төрийн сонголт хийгээд энэ сонголтынхаа хүрээнд өөрийнхөө үзэл бодол санаа илэрхийлэх ажил болгоход идэвхтэй оролцох боломжоо сонгож байгаа. Тэгэхээр би бол харьцангуй түр хэлж байгаа социал демократ үзэл баримтлалыг илүү одоо хүлээн зөвшөөрдөг тийм этгээд байх нь л дээ. Тэгэхээр тэр үедээ нэг айхтар мундаг улс төрийн одоо платформ үндэсгэхээсээ илүү ер нь бол энэ төрийн зохицуулт бол чухал юм байна. Би бас төрийн байгууллагад нэлээд олон жил ажиллаж ирсэн. Тэр завсар нь одоо хэдэн жил бизнес хийжсэн. 86-аас 93 он хүртэл үндсэндээ би төрийн ажилд хийжсэн юм л дээ. Тэгээд нэлээд бизнес хийчихв. За ер нь бол дараагийн шатанд ингэж ажиллах хэрэгтэй. Ингэж өөрийнхөө одоо итгэл үнэмшил сонирхлоор орох юм байна гэдэг сонголтоо хийсэн. Тэгэхээр нь зүүн төвийн нам байна гэж. Гэхдээ энд орсны дараа бас амаргүй шүү дээ. За энд бол сайн зүйл их байна. Мөн өөрчлөх, шинжлэх, залгамж чанарын хувьд нь авч явах, мөн шинжил хийх ёстой зүйлүүд байна гэж. Тэгээд тэрний нэг нь өнөөдөр Монгол Ардын хувьсгалт намыг бид Монгол Ардын нам буюу анхны уугуул нэрээ сэргээх. Тэгээд яг бидний одоо өнөөдөр хэдийгээр их хүмүүс чэжээ дэлдэж их ярих дуртай ч гэсэн бодит утгаараа яаж байгаа юм бол үндэсний эрх ашиг энэ одоо тусгаар тогтнолоо голж эрхэмлэн дээдэлдэг зүүн төвийн одоо нийгмийн үзэл баримтлал гэж байгаа юм. Социал демократ үзэл баримталтай нам байх ёстой гэдэг энэ зарчмыг бол бид хийж байна. Яг тэр агуулгаар нь энэ намын даргын ажлыг бас одоо хийж байна гэж ингэж ойлгож болно яг. Миний сонголт юм байж. Ер нь та өнөөдөр шүү дээ Монголын гүйс засаглалын тэргүүлж байгаа Монгол улсын ерөнхий сайд ямар хэцүү юм бэ гэх өдөр байна уу? Ямар хэцүү ажил вэ гэж бодох. Их тийм өдөр бол одоо гаралгүй яах вэ? Нэг талаасаа, нөгөө талаасаа бол тэр өдөр яг л одоо тэр ажил асуудлыг шийдэж байгаа ерөнхий сайд гэдэг нь бол өөрөө хамгийн том нэр хүнд хариуцлага байгаа учраас би бас танаас цаашаа явах газар байхгүй шүү дээ. Тэр өдөр ерөнхий сайд байгаараа би бас одоо бахархаж идэв. За их баярлалаа. Та хоёр хүүхдүүдээ одоогоос 20 жилийн дараах Монголыг та яа төсөлж байна? 20 жилийн дараах Монгол улсыг бол би хөгжилтэй ард иргэдэн бүтээгч ийм ард түмэн улс орн байхыг л харж байгаа. Тэгэж бол одоо 20 жилийн дараа Баян, Кувейт, Катар шиг нийгмийн халамжид долдойтсон. Тэгээд харьцангуй одоо өчтөр нэг телевизээр нэг залуу ярьж харьцангуй нэг тийм одоо хит тайвширсан биш. Яг л өнөөдрийн одоо өндөр хөгжилтэй бүтээгч энэ Азийн одоо орнууд Япон, Солонгос, Европын одоо хөгжилтэй орнууд
ийм орнд байх, ард түмэн өрсөлдөх чадвартай байх, нийгэм нь чинээлэг, дундаж давхраг, жинхэнэ утгаараа одоо бүрдсэн ийм нийгэм байхыг л одоо би төсөөлж харж байна да. За тэр ярил багтааш болтугай. Их баярлалаа. Баярлалаа.